Сайн байцгаана уу? Энэ чимэнд хүргэе. Гэт та бүхэнд өөрийнхөө зохиосон шүлгийг уншиж үзүүлэе гэж бодлоо. Анх удаа уншиж үзэж байгаа болохоор алдаатай оноотой зүйл зөндөө байгаа бах шүү. Хаяа бие авыгаан асгартал санах юм. Хатуу үг хэлж гомдоож байсан юм биш үз. Халаглаж уйлаадч эрэхгүй гэдгийг мэдрэх тусам хачин ихээр санах юм да аваа. Дуулах дуртай дууг тань хаанигтэйгээ сонсцоод дуйлам хорвоод сэрт хийдэл бодогдох юм да та минь дураараа эрхэлж өссөн тэнэг хэн би чинь дотууд үлмэг таныгаан хайрлсан юм биш үз. Хожимдож ухаардаг хүний тавилан байгаагүй бол хамаг сайхан бүхнийг л үзүүлгсэн дээ аваа. Хажуудаа таныг суулгачгаад дуртай газраар нь зугаалгасан хөрслөг баргараас нь хүснээрээ нэг атгахсан дулаахан байгаа да мэдрэгсэн. Хүн дайлах дуртай аав минь хүссэн бүр заажгаад инээгээд суудагсан. Хүний төлөө гэхэд юугаан ч харамлдаггүй та минь хүмүүний дээд ориглон байж дээ. Олонтой бай, төмтэй бай гэдэг цөөхөн үгс нь осор бүчгүй нарчланд зүрхэнд сийлээд үлдчихтэй. Он цагийг буцааж болдгүй гэдгийг мэдрүүлсээр одод шиг харваад очжтэй та минь үрсэн данж томоогүй байжээ аваа. Үнэндээ таны төлөө юу ч хийж чадаагүй л байна. Үүл болоод нүгээд явчихна гэж зүудлээчгүй болохоор үүрт ханч юм шиг дэврүүн байжтэй бид чинь аав гэж их уулыг байхад анзаардгүй юм байна лээ. Аргадуулах гээд гүйгээд очих хүнгүй болсон хойноо мэдэрдэг юм байна лээ. Алдаатай оноотой хүний л энэ амьдралд авралын дэндүү том түшгэн байж дээ та минь.